Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгжөн байна да гэж бодоод гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. шинүүдийг хараад гараа. Сайн байна уу? Амарлан байна. Та өвлийн амралтыг яаж өнгөрөөж байна да? Би болохоор одоо өвлийн амралтаа өөрийнхөө хоббиндаа зарцуулъя гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээд би одоо цуурлуу алхаж байна. Би өөр нь чөлөө цагаараа цэцэгний наамал хийж тэгээд зураг хоббитай байхгүй юу? Тэгээд миний хоббиг ер нь манай ээжийн ажлын газрын хүн харчаад над ер нь жоохон заавар зөвлөгөө чиглэл өгөөч. Би өөрөө юм хийхийг хүсэж байна гэдгсэн болохоор би одоо жоохон юм чиглүүлж өгөх гээд тэгээд одоо явж байна. Гадаа бүрэн төрхөтөн байна. Хэдүүлэг яа sorry. За би азхуур дээр ирчлээ. Тэгээд нөгөө ихч маань одоо кофе шоп түлээж ийн гинэ. Тэгээ нэг ч гэсэн хүн ер нь өөрийнхөө чаддаг юмар туслаад гоё шинэ хоббитой болгочвол гоё штэ тий. Тэгээд надад болохоор ер нь танихгүйнтэй уулзаад гээд ер нь явна гэдэг нь аягүй сонирхолтой санагдаж байна. Хэдүүлээ орё. Хай. Сайн уу? Сайн байна та. Амарлан мөн үү те? Ийшээ заагаар. Сайн ажирсан аа. Гадаа үүдэн байна. Харин тийм. Гадаа. Таны ажил төрөл сайн уу? Сайн. Говтоо тавиад очих га. За. Йоо юусэн. Одоо ажирсан аа. Гадаа. Сайн. Баярлалаа. Стаарсан мэлгүүд те. Би тэгээд ээжээс чинь сонсоод чамаагийн гоё хоббитой гэсэн. Гоё дэлгэрэнгүй тааж болохоо, хэлж болохоо. Цэцэгний хатаамал зүгээр цэцэг авсан цэцэгнүүдээ гоё номны завсар хийгээл тэгэл хацсныхан дараа наамал хийдэг байхгүй юу? Би тэгээд ээж нуцнаас харсаа надаа бүр амар таалагдчих. Өндөр гоё эсэлж надаа зааж өгөөч төхөө. Баярлалаа. За тийм. Би тэгээд чам өнөөдөр яг ингээд зааж өгөөч соёл хамтаа их өгөөд урьсан аахгүй юу? Амарлаа хэдэн наснаас эхэлж ийм наамал шигтгэн дээр хийж эхэлсэн бэ? Би энэ жилээс л амар их юм хийж үзчихье. Тэгээд гоё хийсэн бэлээ. My pressed flowers гэнэ. Өөнд хавцсан дээр бүр чиний зураг биш үү? Тийм байна. Энийг бас өөрөө ингэ хийлгүүлсэн үү те? Ахаа хийвлээд Ямар гоё ер нь яа тийм хоббитой болъё гэж бодсон бэ? цэцгэн дүүр аягүй дуртай болохоор тэгээд Амьд цэцгийг хатаагаад нааж байгаа гэсэн үг шүү дээ те. Өөрөө уулнаас түүсэн цэцэг байгаа яа? одоохондоо Байхгүй. Энэ сарнаах шиг байна те. Хүш цэцгийг яаж ингэж хатаад те? Ер нь хэр удах вэ? ер нь бол дунджаар 1-7 хоногоос 3-7 хоног хугацаатай байдаг байхгүй юу? Одоо жишээ нь аль цэцэг нь 1-7 хоноод аль цэцэг нь 3-7 хоног гэсэн үг үү? Сарнаа бол ер нь нэлийн удаан хатдаг. Тийм үү? Тийм. Өөрөө айгуу. Жишээ нь энэ цэцгнүүд ихэд хэр удаа хатдаг бол? Энэ бол 7 хоногоос 2-7 хоног л болох байх. Монгол хэлний багшаас авсан цэцэг гээд хаанаас авсан хүртэлцсэн биш үү? 12 сарын 5-нд 10 дугаар ангийн төгсөл дээр авсан цэцэг. Энийг хинээс авсан? Ээж аваасаа л авсан. Хүүгээс авах юм шээ. Аяслаг сорогч медалаар шагнуулаад авсан цэцэг гэж байна тий. Ямар гоё энэ дэвтэр марг удахгүй дуусах нэ. Харин тийм ээ. Жингээ шууд скотчтэй гэсэн үг юм байна шүү дээ. Эхлээд юу яа гэсэн үг вэ? Одоо цэцгээ авсныгаа дараагаар шууд ингээд номондоо хийгээд тэгээд хонуулаад цэцгнээсээ хамаарад тэгээд шууд наачна гэсэн үг үү те? Яг яад юм бол яг цэцгнүүдээ аваад тэгэл одоо тасдаж аваад яг өөрийнхөө хүссэн хэлбэрт оруулаад номныхаа завсраар ингээд авчаад хадгалцдаг байхгүй юу? Тэгээд яг хацсныхан дараа гаргаж ирээд дэвтэр дээрээ эхлээд би бол энийг ингэж ийсэн цавуугаар эхлээд наагаад тэгээд энэ нь салаад уншиж магадгүй болохоор дээрээс нь скотч хийжсэн аахгүй юу? цаасны цав гэсэн үг үү те? Тийм зүгээр цаасны цавуугаар л. Одоо жишээлбэл би энэ цэцэг хатааж байгаа аахгүй юу? Сарны хатааж байгаа.
Тэгээд би ер нь энэ номонд дандаа хөвчлээ хатаад юм. Ягаад гэвэл айгүй зузаан хуудастай, ер нь хуудасных нь энэ материал нь айгүй сайн. Хатаагүй л ах шиг байна. Үнэн баг үнэртэж штэ. Харин үнэртэж байгаа. Аха. Аж ямар ном бэ? Чиний ном уу? Ер нь гэртлээ гэдэг. Гэртээдэг ном уу? Гэрт зөндөл ном байдیں۔ Орсын тойл бичиглэгдсэн байсан. Хамгийн гол нь зузаан ном байх хэрэгтэй гэсэн юм шүү дээ. Тийм, ер нь зузаан биш байвал дээрээс нь юм тавьдаг ажээ. Аха, ер нь бол дээрээс нь айгүй сайн шахах хэрэгтэй. Тэгжиж энэ цэцэг чи айгүй хавтгай болдог байхгүй юу? Яста гоё юм аа. Би бас гоё юм шин хоббит олмоор байгаа байхгүй юу? Чиний хоббинаас юм гоё инспирэшн уран бас шууд авч шууд хиймээр санагдаж байна. Өөр гоё цэцэг байлгүй чанд бэлгэлнэ за. Тэгээ гоё шинээр хийгээд. 25 оноос цэцгийн хатаамал хийж эхэлсэн. Тэгээ уцаа ухаж байгаа л TikTok ухаж байгаа л тий гоё цэцэгний хатаамлуудыг олж харсан байхгүй юу? За би бас ингээд цэцэг хатаагаад гоё тэмдэглэл хийгээд энийгээ ингээд хадгалаад явах юм бол бас цаашдаа ч гэсэн айгу дурсамжтай байна да гэж бодож яг цэцэгний хатаамлыг анх хийж эхэлсэн. Гоё дизайны мэдрэмжтэй болт юм шиг санагдаж шээ надад хатаамал хийхээр. Миний хувьд одоо миний зурсан зураг тэгээ миний хийсэн хатаамал бол миний хувьд уран бүтээл тийм гоё бүтээл ахгүй юу. Тэгээ тэр болгоныхаа ард би он сараа бичиж явдаг. Энэ бүхэн миний хувьд ер нь бол миний амьдралын архив болно гэж би бодож байгаа. Чаас амар гоё зураг зардаг гэх юм. Зурагч үзэж болох. Тийм сайн биш ээ. Амарлаа хэдэн наснаас зураг зарж эхэлсэн бэ? Тэрийг бол сайн санахгүй нэ бүр жоолноос бол чаа ээж чи айгүй сайн зардаг гэсэн шүү дээ. Тэгээ зургийг нь үзээг хатаамлыг нь үзсэн байгаа шүү. Тийм сайн зурдаг ч бас биш ээ. Томьёо шүү дээ. Яа шиг юм дуртай юу? Дуртай. Аим шиг манган дуртай юу? Дуртай. Алиг нь унших дуртай. Жин зохиолчхон мангануудыг уншижсэн аа? Сонсчихсэн аа. Энэ болохоор аним нь үзчихсэн үү те? Би бол тэгжлээ хамгааллаа. Гоё харагдсан. Гоё харагдчихсан уу? Амарлаа ястаа гоё зурд юм байна. Энэ минь чинь бүр жоохондоо бүр хизээний зураг нэг ийдэхгүй. Өөр химорис. Энийг идэж зарсан. Дунд ангитал. Дунд ангитай. Одоо ч халах анги те? Тийм халах анги. Энэ бол нилийн сүүл зурсан зураг уу те? Энэ юу вэ? Тэгвэл энэ чинь теле хичээл үзэл зурж ирсэн шүү дээ. Энэ тэнгэр үү? Тэгвэл ингэж хараад ус уул. Тийм биш те. Би сая ингэж хараад тэнгэр уул намар юм болов уу гэж бодлоо. Энэ ингээ машин зам уу? Амарлаа. Энэ дундаас чиний хамгийн дуртай зурагч айл зураг байв? За энэ баха. Би нэг яг хамгийн анх зурж исэн хар зураг байхгүй юу? Энэ юу вэ? Хулуу. Шинжүү байна гэж бодлоо. Энэ нөгөө нэг хулууны үлгэр санаанд орчлаа. Хулуутай амт нисдэгч дээрх үзчихсэн аа. Зээгүү би нөгөө нэг өмсгөлч нь санаад. Зургийг юунаас сэтүүл зардаг вэ? Харж байгаа зардаг уу? Одоо төсөөлж зардаг уу? Ер нь харж байгаа зурдаг. Энийг л гэхэд би номноос харж зурж исэн. Номноос харж зарж ирсэн үү те? Хүүхдийн номноос. Танд юу нэ ямар нэгэн хобби байгаа юу? Байх ш. Харах уу? Харъя л та. Зараа. Юу ном уу? Ном унших биш ээ. Намыг уншиж ч болно. Бас чимгэлж болно. Намаа уншиж дуусгасныхаа дараа номын тавиур дээр зүгээр шtig таахгүй заяа. Энэ шигтгээгээр ингээд наагаад өөртөө царийн ганц байх номыг бүтэв. Энэ бол миний хобби. Юу чам өнөөдөр өөрч дууссан юм чинь чи надад хоббигаа зааж өгөөд би ч гэсэн чам өөрийнхөө хоббиг зааж өгье болж байна. Болж. Тэгээ чам зориулаад бас саа бэлтцсэн байгаа. Яа гоё яригдсан. Тийм аа. Одоо ингээд номынхоо хүссэн хэсэгт нааж болно. Одоо жишээ нь энэ өсгнүүд дээр нааж болно. Эсвэл энэ номынхоо нуруунд дээр нааж болно. Өөдөө хамгийн гоё юм нь миний өнөөдөр сонгосон номнууд гоё хэлэлттэй байгаад ингээ буруу харуулсан ч гэсэн гоё хэлэлттэй байгаад тээ. Би чагаа эзэс чи хэрсэн охины өдөр тэмдэглэл уншсан гэж сонссон болохоор шин цавралыг нь чимэглэлтэй байд ирсэн байгаа шүү. Бидэнд хэрэгтэй зүйл бол шигтгээ. Цав уу мэдээж наах чаа учраас. Тэгээ цавуугаа тоох юм палет. За тэгээ мэдээж шигтгээг авах ийм чимхүү болон наалтыг мүзэг. За энэ хоёроор аваа. За эхлээд цавууга палетэн дээр ингээ хийж өгнө. Гэхдээ номныхаа татвар бол ер нь наагаад хэрэггүй. Нэгдүгээр унцдаг байхгүй юу? Хоёрдугаарт хайхад хүртэл хэцүү байх учраас асаа номныхаас энэ гурван талт гадаргуун дээрээс наагаад ер нь хэрэггүй. Тийм. Нөгөө нэг учраас бас унчна. Тийм учраас яг чимэглэмээр байгаа хавцаач гэдэг юм уу те. Ингээд зөвхөн чамд байх л чиний өөрийнхөө номыг ингээ чимгэлж болно гэсэн. Тарган завуу болохоор айгүй хурдан хаалтна. Гэхдээ яг наач чимгэлснийхаа дараагаар нэг өдөр ч юм уу ер нь хадгалсан одоо наранд хатаацсан ер нь бол дээр.
Тэгээ одоо энэ үзгээрээ цавнасаа авч жагаад яг чимэглэмээр байгаа хэсгүүд дээрээ үзгээрээ ингээд гой зүрх зурмаар байвал одоо энд ингээд зүрхээ яадаг ч юм уу. Ялангуяа бага ангийн хүүхдүүдэд ингээд чимэглжүүл ер нь унших дуртай байдаг. Амарлан багтаа хэр том уншдаг гэсэн бэ? Нилээн сайн уншдаг байсан. Ер нь ээж номын дэлгүүртээ ажилладаг болохоор гэрээр дүр намтай. Хүүхдүүдийн одоо бичсэн цагтэлч байд юм уу те. Эсвэл сошиал медиа дээр хуваалцсан өөрсдийнх нь постууд ч байд юм уу харангууд маш их алдаатай бичдэг. Тэгээ би л энэний үр дагаврыг бол ном уншихгүй байгаа гэж харж байгаа ер нь бол. Та ер нь яг яаж чимэглэж байгаа? Номныхоо энэ булан дээр ийм зүрх зурж хагаад тэгээд ийм зүрхэн чимэглэл хийж жижигхэн. Чиний яаж вэ? Чиний хаваасаа зүрхтэй биш үү? Харин тийм. Аа өөрхий. Чин гол дүрийнх нь хүүхдийн санаж байна. Санаж байна. Хин гэдэг үлээ. Брэнд нь. Аха. Ники брэнд. Ники брэнд нэр. Хоббинд давуу тал байдаг. Тэрийг олохын тулд өөрөө янз бүрийн зүйлийг хийж үзэх хэрэгтэй. Маш олон зүйлийг хийж үзсний эцэст өөртөө тохирох гоё хоббигоо олж аваад тэр дуртай зүйлээ кайфрч хийх шиг гоё юм байхгүй шүү дээ. Одоо би лав наамал хийх, зураг зурах, дуулах үедээ айгу тийм аз жаргалтай хүн болчихсон жүжиглэх үедээ. Хоббитэй байсан хүүхдүүд төвчээртэй байх чадвартай болд юм шиг санагддаг. Бас ном уншдаг хоббитэй хүүхдүүд байна. Энэ хүүхдүүд үгсийн сан нэмэгдэнэ, шинэ үгтэй болно. Ярих чадвар ч гэсэн ном уншсанараа айгу сайн нэмэгддэг байхгүй юу? Алдаатай бичдэг хүүхдүүд эдэн шүү дээ. Тэгээд алдааг бас сайн засаж болдог ном уншсанараа. Яваарай. Ямар гоё. Гоё юм аа. Нэг ч систем өөр болчихсон. Одоо ингэ дүүргэж алах нь шүү дээ. Гоё байгаад зү. Тийм ч хэцүү биш байгаад. Яг цаг хугацаа л их Цаг хугацааг харахаар байна. Би нэрээ чиний киног үзсэн шүү дээ. Хадам ээжийн киног. За. Манай Амарлангийн хит кино байна нэрээ. 2 дахь кино шүү. 2 дахь кино тий. Эхнийх нь Story гэдэг тийм аим шиг төрлийн кино байсан. 2 дахь киноч нэм биш үү тий. Жаста мундаг жүжиглсэн байлээ. Баярлалаа. Одоо айгу таалагдсан. Баярлалаа. За. Иш нь одоо ажилдаа болохоор ингээд утгагүй байж байгаа явлаа шүү за. Тэгэхээр энэ номыг нь тэгээ бас энэ шигтгэнүүдийг нь бас чанд бэлгэлчээ. Тэгээ жуусаа 1-8 дахь цавралыг нь уншсан юм чинь. Тэгээ манай номын дэлгүүрт болохоор жогой 6 зураач ч юм уу энэ шигтгэн аамлаа наагаад бас байж болно шүү за. За. Ажилдаа болохоор дөрүлээ явлаа. За баярлалаа. За дүүдээ амжилт хүсье. За баярлалаа. Өнөөдөр бол миний хувьд жаргалтай өдөр байлаа. Их юм сурж мэдсэн гоё өдрөөсөн болохоор би ер нь өөрийнхөө дотоод мэдрэмжийг илэрхийлээд цомоо хч ч гэсэн надад айгүй их таалагдсан болохоор цомоо хчигийг хүүхэлдэйн киноны дүр ч юм уу болгож зуръя гэж бодлоо. Өнөөдрийн хувьд бол би өөрөө юм заасан гэхээсээ илүү өвгөө аваатай л амар гоё. Өөрөө ч гэсэн шинэ хоббитай боллоо. Хүнд ч гэсэн шинэ юм зааж өглөө. Зураг зурхаар бол ер нь айгүй их тийм тайвширлыг мэдэрдэг. Тэгээд тэр зургаараа ер нь бол өөрийгөө илэрхийлдэг байхгүй юу? Зүгээр л зураг биш эн чинь яг дотоод өөрийнхөө хүнийг өнөөдөр ямар байсан, маргааш ямар байх, тэ өчигдөр ямар байсан бүх зүйл ингээд дотор байгаа бүх юмаа зургаараа илэрхийлж гаргадаг болохоор надад зураг зурах айгүй таалагддаг. Цомоо хичээгээ айгүй хөөрхөн юм хүүхэлдэйн киноны дүр болгоё гэж бодоод юм хөөрхөн болгочлоо. Одоо энэ хавчаар нагаад цомоо хичээн чинь айгүй хөөрхөн хавчаартай байсан шүү дээ. Тэрийг бодож аваад би ийм хүрх хавчаар зурсан байгаа. Бас айгүй гоё хүрхэн алаг том нүдтэй байсан болохоор би ийм хүрхэн том алаг нүд зурсан. 2025 оны 12 сарын 22 шинэ хоббитэй босон өдөр гэж бичсэн. Би одоо хувь хүний хөгжлийн хэсэг дээр ирсэн байна. Би хувь хүний хөгжлийн тухай номонд үнэхээр их дуртай. Яагаад гэвэл би ер нь багасаа айгуу тийм бүрэг ичимхий хүнтэй юм ярьж чаддгүй хүүхдээс аахгүй юу. Хүмүүс ингээ ном уншихаар өөрийгөө ингээ үнэхээр сайн илэрхийлж чаддаг, сурдаг гэдэг. Гэтэ илэрхийлж турсан хүүхдүүд зөндөө л байдаг л та. Миний хувьд гэх юм бол би номноос зөндөө их зүйл, маш их зүйлийг ингээд
өөртөө хуримтлуулж сурж авч чадсан. Тэгсэн хэрнээ миний дотор бөглөрөөд би ингээ ерөөсөө тэр сурсан юмаа гаргаж чаддаггүй байсан аахгүй юу. Тэгж жаад би жаалхуу драмын дугууланд явснаасаа хойш одоо уншсан номоо өөрийгөө үнэхээр зөвөр илэрхийлж сурсан. Бага ангиасаа л ганцхан найзтай байсан. Тэгээ тэр ганц найзаас өөр хинтэй ч юм ярьж чадахгүй, багш нартай ч олихтой үг сольж чаддаггүй охин байсан аахгүй юу. Дунд ангид ороод бага ангийнхан бутраад тэгээ шинэ ангид орсон. Манай хуучин найз болохоор шилжээд яваад гисэн. Тэгээ би ингээ ангидаа ганцаараа үлдчихдэг байхгүй юу. Би анхандаа бол зүгээр хичээлээ хийгээл яваад идэг ус. Хүн амьттай ер нь юм ярьдаггүй. Манай хуучин ангид нэг драмын дугуулангийн хүүхэд байдаг байсан аахгүй юу. Би тэрийг харангуут ингээл өөртөө ихтгэлтэй задгай. Тэгээ бүх хүүхдтэй ингээд юм ярьдаг айгуу дотно тэгэл тийм байгааг нь хараад ер нь асууж үзсэн. Драмын театрт явхаар хүүхдүүд өөрөөгөө нээдэг болдог гэсэн юм сонсон аахгүй юу. Гэртээ очиод Facebook ухаад хайж үзсэн. Жаалхуу драмын дугуулан гэд гарч ирсэн аахгүй юу. Тэгээ шууд аавдээс за би ер нь драмын дугууланд явмаар байна. Анх дугууланд ороход би ер нь бас л нөгөө зангаараа хичээл юм ярьж чадахгүй бие барьж исэн. Манай багш ер нь тийм айгуу сайн багш байсан л да. Манай хоёр багш тэгээд манай найруулагч тэг намайг аягүй их задлж өгсөн. Хамгийн сүүлийн өдөр бол би биенээс ахцаж чадхааргүй тийм дотн болцсон. Ер нь бол хүмүүстэй юм ярихаас энэ хүн намайг одоо юугээ бодчих бол доо би одоо яачих бол буруу юм ярьчдаг байгаа даа гэж амар хэмээдэг байсан аахгүй юу. Одоо бодоход бол манай ах хэд бол нэг тийм ичимхий хүмүүс бол биш. Тийм хүмүүстэй айгу чөлөөтэй харцдаг. Тэгээ манай найз бас айгу ичимхий хүүхдээс ахгүй надаас өөрөнтэй ярьдаггүй. Тэгэл ер нь хүрээлэл тэгэл багш байгаа орчноосоо болж тийм болсон гэж боддөө шүү. За би энэ 25 онд нэлээ их зүйлийг өөрөө хийж бүтээсэн гэж бодож байна. Олон найз нөхдөд олоо, нэлээ олон хүнтэй танилцсан. Тэгээ гоё хамт олонтой явж гоё гадуур дотор явж үзсэн. Тэгээд их л дурсамжтай өнгөрсөн гэж бодож байна миний хувьд. 2-2 уран бүтээлийн ард гарсан. Хадам ээж киноны номингийн дүр болон тэгээд одоо амьдрал дээр байгаа амарлангийн хувьд гэх юм бол өстэй зүйл жоохон байгаа. Ер нь би дүүнраа жоохон бацчдаг байхгүй, дүүгээ жоохон бацчдаг. За ингэдэг гээд шууд заварлаад явчих чаддаг. Тэгээд тэрүүгээрээ бол нэмэнтэй айгуу төстэй. Баяраа! Аавын бууг аваад иртээ. Сумтай. Тэгээд эмээдээ бас айгуу хайртай охины дүр байгаа даа шүү дээ, тий. Амарлангийн хувьд ч гэсэн ер нь эмээдээ айгуу хайртай, ер нь тусаалахыг айгуу хүсдэг тийм охин байгаа. Эмээ хэлэг гэдэг болоо юу да? Хөөе баяраагаа. Чи зүгээр гараа. Яли яв чаны эргүүл. Зөндөө утсан чихэр байна эмээ. Би тань дараа бүр амттай гүгээ за. За. Миний бодлоор киноны тэр цагаан чулуу авчирч тэ эмийг өвхүүлэх гээд ингэ шиддэг. Аавын хуваарт хайдаг хэсэг бол үнэхээр тийм эмзэглүүлсэн хэсэг байж чадсан гэж бодож байна. Манай ээж энэ эмигээс болоод тэртэй байгаа юм байна. Манай ээж эмигээс олоод ингээл ингэж амьдраад муухай хагаад байгаа юм байна гэд. Ана! Цагаан чулуу байна. Наата хай. Ой чулуу аваастай. Цагаан чулуу олвол ээж нь үхт юм аа. Хэн тэгж гин? Намайг жоохон байхад л ээж тэгж хэлээ тоглоулгүй байсан. Тэгвэл ээж чулууг аавар тайцгая л да. Тэгээ аав болоод дараа эмээ өхөн. Чи эмээ хурж яах гээд байгаа юм? Манай эмээ болохоор одоо 80 давж яваа хөвшин байдаг байхгүй юу? Баярын өдрүүдээр л очдог байхгүй юу? Тэгээ би энэ кинонд тоглосноос хойш эмээг бол айгүй их сансан. Миний эмээ ингээл бас ингээл ганцаараа ингээл явж байгаа хта гэд. Тэгээ би эмээ дээр ойр орхон очихыг ер нь хичээдэг болсон. Манай эмээ ер нь очих болгонд гоё чихэр өгдөг. Тэгээ гоё хоол хийзүүлээж идэг. Тэгэл миний муу шар охин гэлүнсэл өстой сайн байсан миний муу шар охин гэл. Тэгэл одоо Facebook-ээр миний киноны хэсгүүд зөндөө явж байгаа шүү дээ тий. Тэр болгонд дээр л миний муу охин, миний хөөрхөн охин, өстой мундаг жүжигчин болно миний охин гэл тэгэх болгонд нь би айгүйх баярлдаг, эмээгээ айгүйх сандаг.
Миний хувьд санхүүгийн тал дээр ээж аваасаа мөнгө асуух одоо бол ер нь жоохон хэцүү санагдаад байгаа. Санаа зовоод тэгээд би кинонд тоглосон цалин мөнгөөрөө ер нь өөрийгөө болгож өөртөө гоё зохицуулж юмнуудаа авч сурч байгаа. Хамгийн анх авсан цалин миний хувьд бол айгүй тийм нандин зүйлээс ахгүй юу. Би одоо энийг цалин авах ч гэсэн дахиж хамгийн анхных гэсэн юм байхгүй шүү дээ. Тэгээд тэр мөнгийг би яг яаж гоё зарцуулах вэ гэж бодож байгаа. Тэгээд ер нь идээд дуусгасан байт юм аа. Хоёр дахь цалингаараа бол өөртөө хувцас авсан юм байна. Story гэд кинонд тоглоход би яг дээрлэхэлтийн талаар яг жоохон ч гэсэн өөрөө амссан байхгүй юу? Яг зодуулаад сэтгэл зүйн дарамтанд байгаад үдцсэн. Гэхдээ яг жинхэнэ биш ч гэсэн юм мэдэрч үдсэн. Ой, таныг ундрыг чөхөн байна уу? Араа. Миний улсын сургууль, хувийн сургууль гэлтгүү ер нь үеийнгийн дээрлэхэлт айгүй тийм их байд юм шиг санагддаг. Одоо хүртэл тийм үеийнгийн дээрлэхэлт зүгээр зодож зөхиод байгаа юм ч гэсэн айгүй их байдаг юм билээ. Өөрийгөө хамгаалаад өөрийгөө нээгээд тэр хүүхдүүдийн өдөөс зогсох хэрэгтэй. Бүр болохгүй хам бол тий цаашлаад багш нар аав ээж эцэг их эмээ өвөө тэгээд ингээд энэ одоо дээрлэхэлт гэдэг чинь айгүй том зүйл ахгүй юу. Тийм болохоор чи очиод цагдаа хүүхэд хамгааллын байгууллагт хандах боломжтой байдаг. 108 руу залгаад тэр тухайга хэлэх юм бол тэр асуудлыг чинь ах эгч нар шууд шийдээд өгчих боломжтой. Тэнгэрлэг атаат нууц. Энэ яг миний уншиж байгаа ном биш. Энэ номон дээр болохоор ер нь бол одоо би биэндээ хамт нэг хотод байхдаа айгүй дургүй байсан охин хуу хоёрын талаар гардаг байхгүй юу бидний үеийн. Тэгснээ ингээд хотод нь дайн болоод тэгээ тэр дайнаасаа болоод энэ хоёр тийшээ салдаг байхгүй юу. Тэгэж салсныхаа дараа энэ хоёр би биен рүүгээ загтал бичих болоод тэгээ би биен тэгээ загтлаар харьцаар байгаад ингээд би биен тэгээд нэг татагдж байгаа талаар гардаг юм ном байгаа. Энийг бол би одоохондоо арай уншиж дуусаагүй дөнгөж эхлүүлсэн байгаа болохоор яг яаж төгсгөө нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ ном миний хувьд айгүй тийм гоё сонирхолтой ном шиг санагдсан. Одоо ер нь бидний үеийн хүүхдүүдэд энэ ер нь хайр дурлал, найз нөхөрлөлийн сэдв бол айгүй чухал сэдв байгаад байгаа шүү дээ тий. Одоо ер нь бодохоор манай үеийн миний эргэн тойрны найзууд бол үерхэл нөхөрлөл гэхээсээ илүү яг хувь хүний хөгжил дээр айгүй анхаардаг болсон юм шиг санагдаад байгаа. Ер нь найзууд гэснээс манай найзууд айгүй хөөрхөн хүүхдүүд байдаг байхгүй юу? Жишээ нь гэх юм бол би эмэгтэй хүүхдүүдтэй төлхөө найзалтай. Манай драмын дугуйлангийн хүүхдүүд байна. Тэгээд одоо шинэ сургуулиасаа олж авсан нэлийн хэдэн хөөрхөн найзтай. Манай найзууд миний төрсөн өдрөөр бүр ингээд торт үлээлгдэг гэж бод. Би тэд сургууль дээр ер нь ихэнх цаг өнгөрөөдөг. Гэхдээ сургуулиас гадуур гэх юм бол нэгнийндээ цуглаж, гоё хоол хийж идээд, гоё кино үзээд, тэгээд янз бүрийн зүйлсийн тухай ярилцаж суудаг. Би тэд хамт гоё TikTok, зураг бичлэгийг бол зөндөө хийдэг. Ягаад гэвэл эн чинь дурсамжууд тий. Миний хувьд өнөөдөр айгүй гоё өдөр болж өнгөрлөө. Шинэ зүйлийг хүмүүс зааж өгөөд өөрөө ч гэсэн шинэ хоббитай болж шинэ зүйлийг сурч авсандаа миний хувьд айгүй баяртай байна. Тэгээ та нар ч гэсэн өөрийнхөө хоббигоо өөрийгөө илэрхийлэх зүйлийг хайж олоосай гэж би хүсэж байна. За, миний нэг өдөртэй байсан та бүхэнд баярлалаа. Баяртай. Тэгэд ямар хобби болохыг та нар орж агаад өөрсдөө харчихгүй юу? Үзээгүй шүү. Бүр гэлээ хэлчихэ. Өөрийн гэсэн сонирхолтой. Өөрийн гэсэн сонирхлыг хөгжүүлээд гоё.
Мэдхгүй байна. Жүжигтэй далаад байна. Би хичээлээсээ ер нь